Сүүлийн өдрүүдэд цочор хүүтэрч бид мэдрэх температур зарим газартаа бараг 45 хэм хүрч байна. Энэ хүүтэнд орон нутгийн сурагчид хичээлд орж таарлаа. Өглөө оройны тачигнсан хүүтэнд хүүхэд битгий хэл том хүнч осгохоор байгаа энэ үед зарим аймаг сумын удирдлагууд мэрэгэн санаа гарган хол ойроос алхдаг сурагчдаа албаны унаагаар зөөж эхэлжээ. Хүүтэнд хүүхэд багчуудынхаа аюулгүй байдлыг бодож гаргасан энэ шийдвэрт хүн бүр талархан баярлаж байна. Тухайлбал Увс аймгийн Улаангом сумын засаг даргагаан төмөр Улаангомд амьдарч байгаа зорилтод бүлгийн бүтэн өнчин хүүхдүүдийг хүүтний эрч сулартал сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авч байхыг багийн засаг дарга нар болон нийгмийн ажилтнуудад үүрэг болгосон бол Хинтээ аймагт сурагчдыг төрийн албаны машинаар сургуульд нь хүргэж өгч авч байна. Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан өглөө хичээл орох 8:30-аас 9 цаг, орой хичээл тарах 17-оос 18 цаг 30 минутын хооронд цэнхэр дугаартай автомашинууд 18 чиглэлд зөвхөн сурагчдад үйлчилж байгаа гинэ. Торгон мэдрэмжтэй аймаг сумын удирдлагуудад маш их баярлалаа.